Бид нар энэ сүүлийн орчин үеийн сургалт технологи энэ бидний амьдрч үе соёлоор дандаа арга энэ ухамсарын төвшөнд ажиллалаа штэ. Суралцаал соёл сурж байна. За бидний тэрдээ өв дээдстэй харьцуулах юм бол одоо шинэ технологи орчин үе тэгээл сургалт бүр нь ингээл дэвшилттэй системтэйгээр ингээл одоо дээд боловсрал дээд мэдлэг бүр профессор академик мэдлэг түрээд байна. Гэтэл хүн нэг л ханахгүй байна тийм ээ. За ханж байгаа нэг нь байгаа огт бүгдийг үгүйсгэж болохгүй. Ханж байгаа нэг нь байгаа. Тий тэр нөгөө нэг өгөгдлийнхөө дагуу маш том бүтээлүүд хийж байгаа хүн байгаа. Тэд нар чи өгөгдлийнхөө дагуу дүүрээд сайхан ингээд сүнсэн бие махан бие үйлдэл ингээд зэрэгцээ явахаараа маш гоё бадраад мандаад байгаа энэ манлайлагч хүмүүд чинь лидершипүүд чинь чадаад байна. Ихэнх маас нь учраа олохгүй тий ингээ яваад байгаа чинь махан бие нь болоод байна. Ухамсарт энэ боловсрал бол болоод байна. Сүнсэн бие гэдгийг нь хайчаараа тэр хүнийг юмд ингээ гацаа төөрөөд чирэгдээд нэг хийхээр болооч байгаа юм шиг болохгүй ч байгаа юм шиг. Тэгээ болчих ихээр болохгүй ч юм шиг нэг тим юм чинь ерөөсөө сүнсэн бие буюу дотоод тэр амин чанарынхаа ямиг л орхицсан талбартай. Тэгээ тэр дотоод сүнсээ сэрээгээд хийх үйлдэлээ мэдээд юу хийхээ сүнсний өгөгдлийн дагуу юу хийхээ мэдээд хамтд нь хийгээ үйлдэл явахаар тэр хүн үнэхээр гарцаагүй бадарч байна. Мандарч байна. Өөрөө өөртөө эзэн байж чадчихээн. Тийм. Тэгэхээр яалтчгүй одоо бол хүмүүс сэрнэ. Үнэхээр өстой мунхаг биш л бол одоо ингээд хаа сайгүй сургалт байна. Тэргээр бол сүнсийн сэрээжж байгаа нь бол маш сайн. Харин тэр хүмүүс бол ястай хурдан түргэн эргэн ухаанаа олоод энэ аялгау энэ Монгол ах руугаан ороосэй гэж үж байна. Одоо ингээл нэг хэсэг чинь сургалтууд хувийн хөгжлийн сургалт ингээл маш олон академик сургалтууд ингээл бүүн болж илээ штэ. Тэр үед дандаа барууны технологиг ингэж лекс тавих, тэгэж ингэх гээл зааж исэн хүмүүс чи одоо бүгд энэ уламжил ах руугаа орж байгаа нь илт харагдаж байна. Тэр нь бүр ингээд үнэхээр цаг нь болцсон харагдаж байгаа байхгүй. Гоё юм те. Үнэхээр бахархуу штэ. Нэг ингээ гоё юм яриад гоё үйлдэл хийгээл гараад ирж байгаа нь үнэхээр сайшаалтай л да. Гоё байна ерөнхийдөө. Нэг тийм хандлага байгаа юм шиг харагдсан надад. Нэг хэсэг матрикс ярьдаг залуучууд гараад ирлээ. Ингээд нэг хуваагдаад байна шүү дээ, тий? Тэд нэг хуучны одоо нэг хэдэн онныхныгаа үгүйсгдэг ч юм уу, нэг гэдэг ч юм уу, нэг юм юмнууд бас нэг одоо бүх энэ сургалтууд, коуч, сэтгэл зүйн болон зөвлөгөө гэл ингээл бүх юмнууд чинь бүгдээрээ л нэг юмны төлөө зорж байгаа, зөв байгаад байгаа. Тэгээд заримдаа бас нэг юм зөрчил гарах, нэгнтэйгээ нэг үгүйсгэх юмнууд гарч ирээд бас нэг олныг төөрөгдүүлээд байгаа юм болоо та гэсэн бодол төрсөн. Энэ дээр бид нар яаж нэгдүүл зүгээр идэв те. Монголчууд бас нэг л удаа нэгтчих юм бол за тэгээд дуусаа хүчээ авах юм байна л гэж би ойлгоод байгаа байхгүй юу. Одоохондоо бид нар бол яг хараахан нэгдэж чадахгүй байна. Үннийг хэлэхэд те би нэгэ хүлэн зөвшөөрч чадахгүй байна. Бүгдээрээ л адилхан нэг сүнсэн цэрчээл одоо яг энэ болохгүй байна да энэ болж байна да гэдэг нөгөө хөх ухамсар нь сэрчээд ингээд ялгал салгаад яваад байгаа хэрнээсээ бас ингээд нэг эвцлээ олоод нэгнийгээ хүлэн зөвшөөрөөд бас нэг ингээ гоё нийлээд хүчээр нэгтгэж чадахгүй байна тий. Энэ дээр бид нар яах ёстой? Таны бодлоор. Тэгэхээр энэ нэгдэл бол эрх нь гарцаагүй. Бид нар үнэхээр л заяа өндөр тэгээд энэ дэнсний яг энэ унахуу уруудхуу өөдлөхүү гэдэг энэ дэнсэн дээр явж байгаа цагт бол бидний заяа түшж байна, тэнгэрээс харж байна тий. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ цаг үед яах вэ гэхээр өөрсдөө л хувь хүн бүр өөр дээрээ л ажиллах хэрэгтэй мэлээ. Тэгээд энэ хүмүүс чи ажиллаж байхдаа яалтчгүй энэ цаг үед бол олон орны дэлхий чинь даяарчлагдсан болохоор олон орон үндэстний тэр нэг сэрээдэг олон төрлийн арга барилууд орж ирээд нь шүү дээ. Өөр. Тэгээ энэ өөр арга барилаар сэрчгээрээ минийх сайн чинийх тийм юм гээд нэг зөрүүн дээрээ зөрчил гарах нь аргагүй энэ бол гарцаагүй бий болох. Байх ёстой зүйл байна. Тэгээ энэ бол зүгээр байх ёстой л зүйл. Харин
ийм сэрцэн өмнө чинь яваандаа бол нэгдэж байгаа хамгийн бидрийг энэ нэгтгэх юм чи ерөөсөө л энэ өв дээдсээ ухаан өв Монгол соёл ахуй руугаа л орчхоор бид нар маргаад байх юм байхгүй бол. Энэ рүү орох цаг хугацааны л асуудал. Тэгэхээр нэг өдөр парк гээл нэгдэнэ гэж байхгүй учраас энэ бол цаана одоо ингээ гоё сонсогдож байгаа байхгүй юу? Бид нар анх ингээл 22 онд 23 онд алтан дээр аялгау сонсож байхад нэг 10 хүн дөнгөж нэг 10 болж байна. Нэг тэдэн 10 гэжсэн бол сая бид нар ингээл жаргаа өгшөө хэмжээнд ингээл 100-уудын хэмжээнд яригдчихэж байгаа. Гэтэл одоо Эрдэнэ багштай тэр алтан дээд Тэнгис багштай тэр академийн хамт олон чинь мянгатын төвшөнд ярьдаг болчих. Тэгэхээр энэ хүрээд хэлж байгаа үз. Хэллээд энэ зөвхөн нэг хөгжлөн явагдаад байна тий. Тий нэг л байгууллага ингэж гой хүрээгийн тэлээд тэгээ эдэр маань төслөө бичээд ингээд одоо аймаг суманд бүр суурин бүр яг хөрсөн дээрээ малчин ахгүй сумын төвд ингээд очиод заахад тэд нар маань цангасан юм шиг хүлээж авч яах гэж байгаа. Бид нар зүгээр одоо нэг ингээл эхэлчих юм бол зүгээр энэ 1110 төмт болох бол гарцаагүй зүгээр цаг хугацааны асуудал. Харин санснаас илүү хурдан хүчээ авах юм шиг санагдаж байгаа. Харагдаж байгаа надад бол. Гоё юм тий. Зүг. Цаагаараа бол маш гоё ингээ нэгдэл явагдаж байгаа гэдгийг бүр дотроо бат итгэлтэй. Би бол нөгөө нэг дотроо өөрөө тэр нэг мэдрэмж авцсан болохоор маш гоё тэр ингээ баясдаг. Вау. Яг ингээл чадчих шүү. Тэнд хүртэл нэгд энд тэд 100-аараа 1000-аараа тэнд ингээд төмтээрээ гэл. Ялтгүй тий. Гоё байна. Үнэхээр гоё байна. Тэгээ улам олуулаа болж улам л хүрээгээ тэлж нөгөө игнэндээ монголчууд бүрийг Монгол хүн бүрийг тэр нэг муу ухамсарт нь хүргэх ажиллагааг л хийж аваад хүмүүсээ штэ тий. Гадаадд сууж байгаа монголчууд маань ер нь эх орноо гаднаас нь хараад юу гэж боддгийг, юу хэлмээр байдгийг, ямар хувь нэмэртэй оролцмоор байдгийг, яг өнөөгийн болж байгаа үйл явдал улс төр нийгмийн хүрээнд ч гэдэг юм уу те. Ер нь хэлмээр байгаа зүйл юу байдгийг ингээд одоо яагаад ярилцаж болохгүй гэж бидний дуу хоолой арай л бас хүрч чадахгүй байгаа мó да гэсэн үднээс ингээд гадаадд амьдарч байгаа монголчуудтайгаа ярилцдаг ийм ярилцлагын подкаст хийвэл зүгээр юм болоо да гэж одоо хэлсэн. Тэгээд ингээд ерөнхийдөө гадаад байгаа монголчууд маань бол маш их зүрх сэтгэлээрээ ингээ Монголоо ийм болчаасаа, тийм болчаасаа, сайхан магаасаа гэд хүсдэг нь штэ тийм ээ. Тэгээд тэр хүмүүсээ л нэг гэж бодоо таныг бас урьсан байхгүй юу? Гаднаас Монгол орноо ингээд харахаар яг юу гэж боддгийг ямар болоосэй гэж хүсдэг юм. Гэхдээ яг одоо ингээд замналаараа одоо судалж мэдэж байгаа одоо нэг сургалтаараач гэдэг юм уу хувь нэмрээ оруулаад явж байгаа юм байна гэж би хараад байна таны бол одоо бол тий. Баярлалаа. Чадлаараа л хувь нэмрээ оруулах юмсан гэдэг нэг тэр нэг хүсэл бас байна. Тэгээд за маш том миний хувьд бол том асуулт асууж байна. Тэгээ бид нар бол нэг төрд нөлөөлөх хүмүүс биш. Гэхдээ бол масны нөлөөлөх. Тэгээ тийм учраас төрийн одоо тэргүүнүүд хүмүүс одоо ингээд арт иргэд маань төрөө муу хэлээд идэв штэ. Бид нар биш штэ. Нэг юм мэдгүй тэнэгтэй тийм байлгаж байгаа бол биш. Бүгдийг мэдж байгаа. Яаж хөгжихийг мэдж байгаа. Яаж хөгжүүлвэл амархан бүгдийг мэдж байгаа. За нэг ийм байлгах нэг гарцаагүй нэг тийм хэрэгцээ байгаа юм уу да тий? Тэр хэрэгцээнийхэн дагуу тийм ийм байх, ийм төрийг авч явах тэдэрт нэг ашиг сонирхлын нэг юм байна уу даа л гэж харж байгаа. Тэгээд энэ ашиг сонирхол нь одоо хизээ эн чин цаг хугацаатай, бүх юм цаг хугацаатай. Мөнхийн юм байхгүй. Тэгээд энэ хизээ нэгэн цагт энэ ийм төрвөл одоо ээлж солиогоо өгж авалцах нь гарцаагүй. Тийм учраас тэр үл ерөөсөө цаг хугацааны асуудал. Монголчууд маань зүгээр хувь хүн бүр одоо ингээл хүн бүр одоо сүнс яриад сайн сайхан байх тухай яриад байгаа боловч гэрээсээ гараад араатан бит авирлаар тий хэрэлцэж зодтолтой химнэлэлдээл зам дээрээ төвчтөл хараал ерөөлөө урсгаад байх энэ зан өөртөөхөө зан энэ характераасаа л эхлээд нэг зөөлөн болоосай л гэж хүсэж байна. Энэ бол ерөөсөө хувь хүн бүр
хийчихтэл болохоор илүү аахгүй юу? Тийм ээ. Мгм. Өнөөдөр би ямар ч тохиолдолд те сөрөг юм гарахгүй. Сөрөг юм гарч байгаа чи өөрөөсөө энерги зүгээр пул аваад хийчихэж байгаа байхгүй юу? Бүр хасах цэник рүү аваачиж байгаа. Тэгэхгүй байл гэдэг зарчим тавьчих юм чадах байхгүй юу? Тэгээ нэг нийгэм нь сайхан эерэг намдуухан болоод ирүүл эн чинь бүх юм голдролтой орох тэр нэг эрчим хэм, нийгмийн нэг хэм нэгдээд ирэх байхгүй юу? Гэтэл одоо юу юм? Тэгэл ассан, улаасан, улангасан, шунсан тийм л нэг юм бэ штэ. Хүн нэг замын урдуур, нэг машины урдуур орё гэдээ дайрж байгаа чинь шунал штэ ата. Хүнээс төрүүлээ ажиллаа хийчихсэн. Хүнээс төрүүлээ тэгчгийнсэн гэсэн ата хорсол шунал адын л юм явж байгаа штэ. Тэр адынхаа юмнуудыг л дарчих гэж байгаа. Ерөөсөө л өөр өөрсдийнхээ адыг бодол сэтгэхгүйгээр дарчих. За нийгмээр нь бол тэгж хандвал зохилтой байна. Айгүй. Нийгмийн ард түмнийг заах юм бэ л их ба. Тэгээд тийм. тийм миний хувьд ингэж анх хүн сэрж ах чинь ингээл Монголдо очил. Монголдо л очичвол бүх юм хийн. Монголдо л очичвал далаад өнгөр санагдал нөгөө их орн руу зүрх сэтгэл татагдаал байж удаад идэв штеп. Тэг яг үнэлэгдэг те. Аха. Тэр бүх замыг туулаад тэгээд одоо ингээд нэг бүр нэг энэ жаргаа авшихаа хичээлээр яваад ингээ алтай аялгаугаа бүр ахаад сураад ингээд ирсэн чинь би хаана байх ёстой вэ гэсэн чинь за хаач вэж болно. Би заавал гадаадд байна гэхгүй. Би энэ төлөв угаасаа нэг мөнхийн байна гэж амлаагүй штэ. Хизээ нэгэн цагт хаях бах. Тэр болтол би яг энэ гадаадд байгаа монголчууд нь илүү сэрэнг, илүү ухамсарын төвшин цэнгэг байна, илүү арай тогтун, тайван юм хүлээж авахтаа сэргэг соргог байна. Тунгалаг байна. Яг үнэ. Ухаан бодол арай цэлмиг мэлми тунгалаг байна. Тэгээд ийм хүмүүстэй харин туслахад гадаадд байгаад харилцах юм бол цагийн зөрүү мөрөөгөхгүй бас ухамсарын их зөрөө гарахгүй бид чинь гадаад байгаа хүмүүс бие биенээ маш сайн ойлгож байгаа шүү дээ. Тэглүү ах уу? Зовлон жаргал туултуудаа тэгээд тийм учраас би одоо ангийнхныгаа асуусан чинь Монголд байгаа ментор авахаар айгүй хэцүү юм аа. Цагийн зөрүү болчих юм, уулзаж чадахгүй юм. Тэгээ ярилцахаар гадаад Монголоос гарч үзээгүй соёлын ялгаа гараад ингээд ойлгохгүй юм бас гараад байна. Зовлонгоо ярихад өөх тэгдэм үү? Баран юм зарим энэ төр сүртэй юм бэ энэ төр гिचгээд байна гэж байгаа. Тэгэхээр бас бид нар чинь гадаадд байгаад гадаад байгаа монголчуудаа ингээд сэтгэл зүйн хувьд ингээд асах, бадрах, өөдөө дээшээ энэ амьдралаасаа сугарч дээшээ гарах юм юмд дэмнэхэд бол бас орон зайн хувьд гадааддаа бас зүгээр. Цаг хугацааны хувьд, сэтгэлгээний хувьд айгүй сайхан нийцчих. Тэгэхээр бас энд хийх нэг үйл байна гэд хараад одооноос ингээд сэтгэл сайхан төвшин болчиход байгаа шүү дээ. Нөгөө Монгол руу л тагтагдаад байсан чинь яг ингэдэл юм лээ л дээ. Бид нар бол за яг хөө мэдээж хэрэг асар их зүрх сэтгэлээрээ бүх зүйлээ Монголдоо ингээд явуулж байгаа, өгж байгаа, байнгын л бодоостай байгаа. Тэгэхээр чин бас ингээд салгардаад байх шиг байна. Чи энд амьдраад байж ш тэ. Махан биеэрээ энд амьдраад байж бас ингээд хийсэн шиг хийгээ бүтээсэн шиг бүтээгээд бас яагаад ингээ гадаадд амьдарч байгаа хүмүүс монголчууд маань нэгдэж болохгүй гэж тийм ээ. Европоор дөөрөн хүмүүс байна. Тэгээ нэгдээд их гоё бүтээдэг байвал зүгээр байх гадах шиг байгаа нэг бодлоо. Хаач бүтээж болно шүү дээ тий. Үндэснийхээ яг тэр болчийг л бид нар алдаагүй байхад бид нар энэ дэлхий дээр хаач амьдрах хэрэгтэй л байхгүй ер нь бол тийм ээ. Яг тэр хүнээс бүтээгч амин чанар нь сэргээд үйлдээд бүтээж чадаж хийж чадчихлагаа бол тэр хүн ямар одоо орон зайд байх нь хамаагүй л байт юм билээ л дээ. Өөрөө их чадамжт би эзэн биендээ бүрэн дүүрэн боловсрцол бол тэгэхээр хаана байх нь хамаагүй юу хийх нь чухал, юу бадраах, юу үйлдэж, ямар бүтээл гаргаж, ямар одоо амжилтанд хүрч бусдаа ямараар лидершип байх вэ гэдэг л ерөөсөө. Өвгдөө өрсөн амжилтыг давтах гэдэг нэг юм гардаг шүү дээ тий. Орон зайдаа эзэн суух гэл тий. Тэр чил одоо яалтгүй чи махан биеэр хаач хийсэн болно. Орон зайдаа гэрэл болж эзэн суул гэдэг санааг өвдгийм байна л гэж ойлгосон шүү дээ. Ерөнхийдөө өвгдийн ухааныг суралцаад ингээд анзаараад тандаад явж байхад тийм ээ. Тэгэхээр бид нар энэ дэлхий дээр Монгол хүний онцлог
мон амин чанартай хүмүүс ямар байх ёстой юм бэ гэдгийг бас энэ цаг үедээ гоё тунхаглаж те мэдрүүлж хүндрэлтний амаар амгалан энэ их стресстэй энэ их буруу голдролд орсон. За би бүгдийг хэлэхгүй л дээ те. Яг хөө дэлхийн хаана явж байгаа өнөөдөр хөгжил гэж яриад байгаа энэ хөгжил маань зөв юм уу буруу юм уу гэдэг дээр бид нар бас нэг юм магадгүй нэг юм ухаарл өгөх юу илээ гэж бодуулах тэр нэг юугийн санаа эдээгийн өгөх хүмүүс нь ч юм бэлээ. Уг нь бол өвдөхөр тийм байгаа юм тийм ээ. Би тэгж л ойлгосон шүү дээ. Монголчууд ч дэлхийн ертөнцийг ингэж засаглаж явсан тэр түүхээ бодоод үзэх юм бол ер нь бол ингээд амийг тэтгэж байдаг. Энэ хорвоо ертөнцийн жамын хуулийг таньсан учраас энэ жам зогтж амьдрах ёстой тэр эцэсэг худлыг бүтээсэн өгöd байна. Тэгэхээр бид нар одоо тэрнийг одоо дахиж сануулах ер нь хөх талбай хүмүүс дэлхийн ертөнцийг хамгаалах гэдэгтээ бас тодорхой хэмжээгээр үүргэн тэндээ байдгийн болов. Тэгэхээр бид нар бас заавал Монгол дээр очиод гээд ингээ ганцхан нэг чиглэл баригдахгүйгээр бас үйлээ хийгээд хаанч авсан ингэж гоё Монгол гэдэг улсын Монгол гэдэг хүний мон амин чанарын тэр утга учирыг нь таниулаад явж байхад бас гоё юм бол гоё байх юм болоо тий. Харин хэрхэн яаж таниулах вэ гэдэг дээр л онцлог нь байх гэдэг нь тий. Тэгээд тий хөгжлийн замд одоо яг бидний энэ Алтай айлгуун дээр л хөгжлийн замд одоо атсан зам гэж байхгүй гэдэг ба штэ. Зам гэж байхгүй. Зам жим хоёр зам хоёрын жам. Жамыг л сонгоно. Зам бол мөхөл буюу суурмал энэ сууршил иргэншлиг хэлээд байна. А жам бол хорвоо ертөнцийг нь таниад орчлын ертөнцтэй зохицолдож амьдрах тэр зохирхон ухааныг хэлээд байна шүү дээ. Тэр одоо энэ одоо байгаль орчин цаг уур одоо мөхлөөсглөө энэ яарч аврах уу гэл бүх нийтээр ярьж байгаа энэ цаг үед одоо л харин бидний үүрэг гарч ирэх юм билээ. Тэгэл ерөөсөн хөгжөөд энэ их хөгжил чинь ерөөсөн байгалийн энэ чадамжийг бүр доройтуулж байна шүү дээ. Тэ их дэлхийн хэвлий тэгээ дээрх баялаг эдгэр чинь бүгд одоо нөхөн сэргээгдэх яахад бол цаг хугацаатай зарим сэргээгдэхчгүй ингээд эрчим хүчнүүд болоо явцдаг. Гэтэл эний чи одоо та нараастай хязгаартай одоо хязгааргүй гэж үзээ үн цэнэгүй мэтэл авирлж байна. Одоо энийг зогсоо гэдгийг сануулга ирээлээ. Яг үнэн тий. Тэгэхээр энд яаж одоо энэ гарц гаргалгааг зогсоох юм бэ тий? Энэ маяараа хөгжөөд байхад болох юм уу? Тэг хөгжил гэдэг чи явж яг юу юм? Одоо энэ маш гоё хөгжил гүүр одоо л тийм юм зам барьж байна. Байгалийн зүгээр ганц шилгээхтэл юу ч болж штэ тий. Тэрнийг л одоо ойлгочихвол бид нар тэр нэг шунал юм да ерөөсөө. Нэг бодлын хөгжил бол мэдээж нь сайн, дэвших нь зөв. Гэхдээ энэ байгаль их дэлхийг хохирон барин байж хийх үйлдэл яг танд хэрэгтэй юу гэдэг л юм гарч ирж байна тий. Яг үнэ. Яг эний чинь байгальтайгаа сайхан зохицуулаа балансыг бариад энийг байгаль экологоо хаягахгүйгээр тэгээ эн чинь хайчгаа гинт ухаарал байгаль гэж эргэж харж штэ. Тэгэхээр одоо нэг ийм гарц гаргалгаа бол энэ монголчуудаас л гарч ирэх байх. Буцаад нүүдлийн соёлоо буцаад нэг энэ одоо энэ бүх удирдагч нар буцаад нэг ахуй руугаа орж байгааг анзаарч байна. Трамп бол одоо яаж штэ. Бүгд яг тэр копе болох. Би зүгээр хараар хэлж байгаа шүү. Бүгд том бүрнийг хамаагүй ярьж болохгүй. Тэглгүй ах жишээн дээр тийм. Тэгээ яг үндсэн нэг Америк хүн ямар байсан юм? Тэр рүүгээ л явна гэдэг чиг тавьчаад байна шүү дээ, тий. Тэр хүйс бол одын зөвхөн 2 юм гэж хоёрхан л байгаа. Хатуу тавьчлаа шүү дээ. Гэхдээ тэгээд солиороод одоо ингээд хитийдэд явна гэдэг чинь хүний оюун ухаанаас таашгүйгээр ингээд замраагүй явж байгаа үст тий. Харин хэлээд нэг талдаа бас энийг битгээд байгаа юм байна шүү дээ. Нэг талдаа энэ эрхчлөөч гэдэг юм уу та гэдэг юмар тунхаглалчаад. Тий одоо эрхчлөө гэдэг чинь бидний мэдж байгаа нэг 90 юм хоёрхан хүйс байсан бол одоо мэдхийн аргагүй олон хүйс болчлоо. Тэгэнгүүтээ энэ одоо
хувь хүний эрх гэдэг чи одоо энэ булхай хүмүүст эрхийн нөхөр энэ измүүд тий феминизм энэ тийм изм гэд одоо нэг ганц хүний эрх тэр хүн ямар ч хүн юм бэлээ боловсрсан юм уу боловсроогүй юм уу тэр хүнд эрхийн өгчхөөр яаж авирилж аашилж ондоошиж тий хүн гэдэг төрхтэй боловч яг ухаад үзэхээр хүн гэж хэлэхэд хэцүү амтан гэж хэлэхэд хэцүү болдгийм бэ гэдгийг бидэрт харуулж л ш. Энд чинь л яалтгүй нөгөө зам яснаас гажуудсан. Тэгээд нэг талаараа тэр зам гэдэг одоо энэ гарцгүй тэсэж үлдэх тэсчээртэй л магад амьдрах тэр энэ нийгэмд чи хүн чинь амьдрахын тулд арга ашаа бардыг байна л та тий. Үгүй ямар сандал ингээл хувирж янз янз хамлаан шиг л амьдарч байгаа хөт. Тэгээ энэ бол ингээд гарц байхгүй гэсэн. Гоё энэ манайхан бас ингээ гоё олон янзаар тайлаад яриад олон хийдэ голчоо олчлоо бид нар үнэхээр гоё өвдөцсийн ярьдаг байсан хилдэг байсан үйлддэг байсан үр дүнгийн гаргаад ирсэн тэр түүхээс ингээд амархан тэдний хувьд бол амархан байсан байна. Гэтэл шинжлэх ухаан болоод өнөөдөр аягүй manifestation гэж байна, далд ертөнцийг судалж байна. Эднэрийн судалгаан дээрээс ингээ харахаар ерөнхийдөө л дандаа л нэг юм шунал дээр суурилсан замаар яваад байгаа юм болов уу гэж харагдаад байгаа байхгүй юу те. Гэтэл ч бидний өвгдийн бидний яцсан уламжлаад ирсэн юм чинь зорилго нь тэр шунал дээр суурлаагүй байсан гэдгээрээ бас нэг юм ялгаа байгаад байгаа юм болов. Одоо биднэрт бол нөө түрүү битээр ярьсан те нөгөө бид нар бол маш азтай байна. Бүх юм нь дэглэмэл юуг бол юуг олоод үзчих боломжоор дүүрэн орчлын ертөнцид амьдарч штэ бид нар те энд дэлхийн ертөнцийн дээр байгаа хүмүүс шинжлэх ухааныхын талаас одоо ирж хайгаа судлаад ингэж явж байгаа маш их юмнууд байна. Тэгээд бид нар гоё хамгийн гол нь нөгөө өвөг дээдсийнхаа өвгөн ухааныг ерөнхийд нь ингээ гоё бариад авчлаа. Номнууд нь гараад ирлээ. Өвөг дээд сонгодууд нь өөртөө буугаад ирж яриад байна. Тэгэнгүүт нь нөгөө нэг дотор бидний зүрх сэтгэл амин чанарт байгаа юмнууд нь ингээ гоё сэргээд ирж штэ. Шинжлэх ухаан манифест ярьж байгаа сүнс далд ертөнцийн ярьж байгаа хүмүүс маань нэг цаана нэг шунал суурьтай юм байгаад байна. Бид нар яагаад монголчууд дэлхийг аварч үздэг тийм одоо хүмүүс юм бэ гэдгийг амийг сахих чиж юм бэ гэдгийг нэг онцлог нь энд байгаа юм болоо да гэж харсан шүү. За би нэг ярих гэсэн гоё санааг оруулж өглөө. За тэрнийг ярина байж байгаараа тэрнээс өмнө тэр болохоор юу манифестийн талаар заяа. За сая сүүлийн төгсгөл дээр чи юу орж ирж байна гэхээр за манай энэ өвгдийн 1000 жилийг цаадахыг харж таньдаг энэ маш хүчтэй асар хүчтэй эрчим энергийн хуралдаанаар бодож чаддаг энэ бөөгийн тархины энэ чадамжт энэ багцлсан ухаанаар буулгаж ирсэн энэ алтан аялгауг тэр одоо хувь хүний ганцаарчилсан хүний нэг хүнийг одоо ашигтай байлгах тэр сургалттай бол харьцуулшгүй юм. Үнэхээр харьцуулшгүй. Тэглүү ах уу? Тэрнтэй дүүж ярихын хэрэггүй. Тэр бол мэдээж зүгээр хувь хүн нэг жижигхэн одоо хүний тархиндах ухамсарын төвшин дээр л системчлэгдэж яаж мөнгө олох вэ гэдэг аргачлал голдоо явагдаад идэг. Манай өвгдийн энэ хагуугаан чинь чи ямар байх юм бол айлаас эхлүүлээд отог шангас гал энэ нийгэмдээ ямар эрчим хэм ямар өгөөж хэмээ өгөх юм төрдөө ямар зүтгэлээ өгөх юм гэдэг агуу том айлд боловсрж байгаа эргүүн төртөө шууд хамаарах ийм уялдаатай босоогоолчд ийм ухаан асар том ухаан. За энэ ухаан бол ийм байна. Маш цараа томтой. Энэ дотор ашиг сонирхол явагддаггүй. Чи юу өгөх вэ? Бусдад юу өгөх вэ? Чи ямар чадамжт хүмүүн бэ гэдгээл таниул гэж байгаа шүү дээ. Ямар чадамж урд уу авьяас вэ? Тэрнээ яаж хөгжүүлэх юм? Хөгжүүлэхий чинь зүгээр ингээд хөгжөөд бадраа явж ивэл сэвгээд өргөх энэ нийгмийн тогтолцоо систем нь байна. Гарцаагүй шалгарсан технологич энэ байна гэдгийг харуулж байна. Барууныхных болохоор нэг жижигхэн одоо нэг имийг одоо жишээ нь одоо мөнгөний манифест гэхэд чинь тэрнээ жижиглээд ингээд хуваагаад тэгээд нэг өдөр болгоны тэрнийгээ системчил чинь шатраалтай. Энэ бол яг л суурин нийгмийн шатраал технологи байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээ үнэл чинь
Тэгээ үн өндөртэй ингээд тэгээ ингээ манифест хийгээ ялангуяа хүн болгоно л мөнгөн тэр манифест хийгээд байна. За тэр манифестыг хийгээл ингээ яваадах юм бол хүний шунал хязгааргүй, хүсэл хязгааргүй, шунал дийлдэхгүй штэ. Тэгээ ингээд харж байхад бол тэр нь үл ингээд гүйцэгдэшгүй мэт надаа ингээд санагдсан. Тэгээ тэрэндээ бүр ингээ улаарад явчихаараа яалчгүй чиний хэлдэг зөв тэр шунлын дэвргээд байна. Адын юм яваад байна. Шунал чи ерөөсөө их бага хэмжээгээр нэг авахын төлөө зоригдох юм бол тэр чинь адын юм болоод байгаа шүү дээ. Гэтэл хүн ингээд манифест хийгээд биелэхгүй байгаа хүн бэ? Яагаад ингээд биелэхгүй байгаа вэ гэхээр миний харж байгаагаар тэр хүний дотоодын тэр одоо сүнсний хөгжил болоогүй. Тэгээд дотоод өөрийнх нь эрчим хэмнэн дүүрээгүй. Өсөөгүй. Одоо тэнд нэг гомдолтой өгөхөд, тэнд нэг зовсон, шаналсан, тарчилсан эмэгтэй дотоодд нь тий хин нэгэнд гомдсон гомдолтой хүн дотор нь байгаа л бол тэр эрчим энергиул нэмэхээс дээшээ бадрна гэж байхгүй. Дандаа хасах. Ер нь гомдолтой хүн чинь нэг хасах. Тэгэл ер нь хохирох сэтгэлгээн дээр тий. Ингээд байгаа гэдэг биш. Тэгэхээр авахын л сэвштэй байгаа. Тоогдох годлын хайрлагдах гадлын. Юу өгөх вэ? Би ямар хэмээр, ямар эрчмээр батрах вэ? Өөрийгөө бадраачхаа тэрнийхэн цацаад эхлэхээр ёстой манифест нь үйлчлэнэ. Өөрөөсөө ялгаруулж байгаа энерги л хорвоо ертөнцид тараагаад түүнтэйгээ таарсан энерги өөртөө татна л гэж бодож байгаа. Тэгэхээр шунлын сэтлэр авахын донгоор ягаал гэвэл авлаа өөрөөс нь ахаад нэг юм аваад явчихна. Харилцан дандаа аваа. Өгөөл ах юм бол танд өгөөлээ. Эрчим энерги өгье, хайр өгье, тэ? Инэрл нэгүс өгье, хүнийг сонсож өгье. Ингээд ахаар шал өөр. Тэгэхээр юу вэ гэхээр дотоод эрчим энерги өөрийгөө эхлээд дүүр. Тэгсэн дараа тэр манифест энэ төр хий. Тэгээ тэр дам манифестигээд ямар нэг юм хүсээ залбираад байгаа яачгүй цаад мөн чанартай бол тийм дон маягийн адын маягийн тийм юм л хөгжүүлж. Одоо нэг чинь бүр энергийн ертөнцийн хууль эдэр гэж яриад бүр их том хязгааргүй юу л бол юу хүс гэдэг талаас нь бас тайлбарлаад ах шиг байна. За яг хоо энийг хүмүүс янз янзаар л хүлээж авч явах шиг байна л да. Яг нийт масыг ингээд харах юм бол бүгдээрээ л нөгөө нэг дутгийн комплекстэй байхгүй гэсэн сэтгэлгээгээр байлгахыг ингэж хүсэж тэмүүлж орж ирж байгаа авъя гэсэн сэтгэлгээгээр орж ирж байгаа энийг сонирхоод ах шиг ажиглагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ яг юм бол тэгээ ер нь дэлхийн нийтээрээ л энэ чиглэл рүү юу хүснээ хий дэлхийн ертөнц хязгааргүй гэчгээр чинь нөгөө нэг жамаас гажаа явчих байгаа юм болоо гэсэн сэтгэл бас төрсөн байхгүй надад. Яг үнэ. Энэ яагаад ингэж нөхөр хүсснээрээ хүсэж болно. Хүн юм чинь хүсэж болно. Тийм ээ хүсэл бол хязгааргүй. Хүний хүслийг хүн хязгаарлна одоо жолоодоо цулбуурдаа татна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хүсэх нь гарцаагүй. Тэгээд ямар нэг юм татагдах нь гарцаагүй. Хүн юм чинь хэрэглээ нь гарцаагүй. Тийм ээ. Гой сайхан татагдах нь гарцаагүй. За тэгээд ийм хүмүүс хүсгэн хүн гэдэг хүн утгаараа ингээд хүсэл бол байх нь гарцаагүй юм байна. Юунд хязгаарлагдах вэ гэхээр жамаан таних энэ ертөнцийн боожоод тий жамаан танихлаар энэ байгаль дэлхий чинь надад өгөөд байгаа юм бэ. Өгөөд байгаа юмд нь ханахгүй байгаа юм бэ гэдгээл олоод харчих юм бол тэр хүн миний хүсэг чинь бас нэрээ ингэж хүсэх юм бэ. Хэмжээ язгаартай юм бэ. Эсвэл ингэж зохирох юм бэ гэдэг ухаанаа олох байхгүй. Жамаан таниагүй ертөнц хорвоо ертөнцийн энэ эргэлтийн хуулийг таниагүй ээж зүгээр л хязгааргүй гэсэн надаа ирнэ гэсэн гэд нэг өөрөө хоосон хүн хүсээд ах юм бол тэр үл ерөөсөө хоосон доторх тэр надын нэг юм болоод байгаа байхгүй. Шунлын юм бол. Тэгэхээр энэ дэр нэг юм асуулт гарч ирж байна л да тий. Монголчуудын 9 хүсэл гэж яриад байгаа тий. 9 квен зүг гэж гардаг. Бид нар энэ дээр яг ямар одоо чиглэлээр нь ойлгож ухаарах юм те. Манай өгд бол гоё багцлцсан байгаа юм тийм ээ. 9 квен зүг болоод 9 хүслийг
үгүй гэж ч яриад байгаа. Хүмүүс тэгээ энийг бас монголчууд маань яг өөрөө өөрсдийнхөө ухаанаар тосож аваад янз янзаар тайлбарлаад ах шиг юм бас ажиглагдсан. Энэ дээр юу гэж? Тий, YouTube дээр бол зүйтэй тий сайхан асуултаа. Тэгээ YouTube дээр бол одоо 9 хүсэл гэхээр өстой төрөл бүрээр гарч ирнэ. Ааха. Гэтэл манай өвгдийн тэр 9 хүслийн суураас нь эхлээд зөв хүсэх. Юм хүсэж болно. Зөв хүсэх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Хорвоо ертөнцийн тааруулж, өөрийнхөө оршихуй эсэшхуйтэй нийцүүлж, тий? Өөрийгөө устгах хэмээх хүн хүссэн байвал яах вэ? Гэтэл хамгийн түрүүлээд хүн яах юм? Энэ амьдралд амьдарч байгаа юм чи эрүүл байж ээж хийж бүтээн үсттэй, тий? Эрүүл байхын хүсдэг. Тэгээ эрүүл байгаа хүн чи яах юм? Амьдрын үсттэй, амьдрахад эд материал хэрэгтэй. Тэгээ эдийн хүсэл. За эдтэй өөрөө хөрөнгөтэй захиран зарцуулах нэг эзэн боллоо штэ. Тийм эзэн чи яах юм? Хань ижилтэй болно те? Хань ижлийн хүсэл. Хань ижилтэй болцсон хүн чи яах юм? Үр хүүхдийн хүсэл, үрийн хүсэл гэдээ ороод ирж байгаа. За үр хүүхдтэй хань ижилтэй болцсон хүн чинь яаж байгаа юм? Хамтын хүсэл. Хамтарч амьдраад одоо өөрөө нэг бүл үүсгээд хамтраад айл өрх болчоод бусад ахын дүүстэйгээ хамтраад ингээ ажиллах тэр хүний хүрээ цар хүрээ насныхаанд ингээрч тэр ингээ тэлээд явж байгааз тэгэнгүүтээ за хамтын хүслээс өмнө юу сурахын хүсэл байдаг лөө сурахын хүсэл мэдхийн хүсэл байдаг тэгээд сурж мэдчихэд хамтын хүсэл хамт дотор чинь хамтын хариуцлага ингээ ороо явчихна хамтын хүсэл тэгээд одоо өөрөөсөө илүү гарсан хамтын нийгэм хүсэл явж байгаа. Тэгээд төрдөө зүтгэх хүсэл байдаг шүү дээ. Тэр чинь юу гэдэг вэ? Гурваар багцлсан байлэг тийм ээ. Гэрээ өөрийгөө зас, гэрээ зас, төрөө зас гэд гурав багцлангуудаа дотор нь 3 хуваацсан. Эрүүл байх хүсэл, ханийн хүсэл, үрийн хүсэл, тэгээд боловсрох хүсэл гэдэг тийм ээ. Тийм. Сурч мэдэх боловсрохын хүчээр ингээд энэ өвгдийнхөө 9 хүслийг бодохоор юу гоц бүр суйртай гарцаагүй амьдралд нь хэрэгтэй хэрэгцээтэй тэр нь шал дараалтаагаар зөв системтэйгээр тэгээд тэр системээрээ явахаар бат бөх амьдралыг бүтээгээд төрдөө одоо зүтгэлээ өгөх хийх үйлдэл өөрийнхөө хэмжээгээр цар хүрээгээ нэмрээ өгөх тийм хүмүүн болсон байгааз. Яг үнэ. Хүслийн бүх юмнууд нь уялдаа нөгөө уялгал онл гэдэг шиг ерөнхийдөө л бүх юмнууд нь гоё ингээд өргөдөөд явцдаг. За чи ганц эргүүн бүр үүрэг ройлтой юм шүү. Чи орчин байгаадаа энэ хороо төрлөөлвөл авж идэг өгөх ёстой гэдэг нөгөө хууль байгалийн жамын дагуух ямиг үүргийг гүйцэтгэх ёстой гэдэг суур баазыг нас тавиад өгчөж штэ тийм ээ. Яг үнэ. Тэгээд тэр хүслийг нь яг үндсээр нь эхлээ өөрт нь ухааруулад ойлгоод тэр нь хэрэгжихийн хэрээр өөрөө тэлээд томроод явж байгаа юм өсөх системтэй хүсэл гоц. Ааха. Өсөх болоод үржих цаашдаа бас ингээд уламжлуулад үргэлжлэл юм шүү гэдгийг бас ингээд ухааруулсан. Гэр бүл хэлэх томрох бусдаа өгөөжөө өгөх хүсэл байгаа байхгүй юу. Тэгээ энэ барууныхны хүсэл одоо ингээд Европын одоо энэ манифест бол ганц хүн дээр бий л эхлээд тэгчүүл дараа нь гэдэг тэрийг дараа нь яагаад ч блэ тий. Хамгийн номер 1-т өөрийгөө тавиад байгаа үз. тэгж байгаа. Гэтэл тэр номер 1-т өөрийгөө тавихтаа юу тавьж байгаа нөхөр дандаа эд баялаг мөнгөн дээр тавьж байгаа шүү дээ. Мэдээж өвчтөн хүмүүс үл намайг эрүүл болохын төлөө гэж мэдээж хүсэж байгаа. Гэтэ ерөнхийдөө ихэнх юм нь үл тий. Ерөөсөө л хүсгээр чинь бүгд л ирнэ гэж байгаа. Ирэх нь гарцаагүй. Гэтэ өөрөө ямар байх ёстой вэ гэдэг суур мэдлэгийг яг өгж гэнэ үгүй юу гэдэг л бай. Тийм ээ. Яг өнөөдөртөө нэг юм хоолой олж идэж амьдрахын төлөө зүтгэж байгаа хүмүүс нийт масаараа. Тэгэхээр ер нь энэ дээр их цензуртай хандахын тулд бид нар өвдөө таних тэр 9 квензүү 9 хүслийн зүгээ чамд ойлгохын тулд эргээл бас дахиад язгуураа судлах хэрэгтэй болчиход гараад байна тийм ээ.
Яг үнэ. Тэгээд яг